ард түзөө үзүүлж байна. Хэн нь миний нөхөр вэ? Хэдэн жилийн өмнө дөнгөж Facebook гарч байх үед би 10 жилийн сурагч охин байлаа. Ангидаа сурвалгаараа тэргүүлдэг. Ангийнхан бүгд л намайг гээд гүйцгээдэг. Би ч ангидаа бол одон л байлаа. Хөвгүүд ээлж ээлжээрээ захиа өгөөд л тэгээд нэг өдөр Facebook нээлээ. Утсанчгүй нэлээ хэдэн найзуутай болоод л над руу хэд хэдэн чат ирдэг болов. Тэрний нэгэнд манай сургуулийн хамгийн царайлаг, бас хамгийн сурлагатай, спортлог гэдэл бүх зүйл нь төгс нэгэн хөвгүүн байлаа. Сайн уу? 10 бэгийн гэрлээ мөн үү? Гэд битсэн байхад нь хөөх, ийм од хүүхэд яагаад над руу бичдэг вүлээ гэдэл сэтгэл тогтлон хариу ичлээ. Одоогийнхтай адил интернет энэ төр хомос байсан. Хот биш аймаг учир бүр хомос, хаяа холбоо орж интернет орно. Эсвэл дата аавна. Нөгөөх нь амар удаан. Гэхдээ л бид нартай бол шинэлэг учир сургуулаа тараад л интернет орно. Чатуудаа шалгаад л хичээл дээр мэдээлэл зөө орохоор их баярлнаа. Ингээд л нөгөө хүүгүүнтэй чаталж байгаад сүүлдээ дугаараа солилцож мессежлдэг болов. Тэгж 12 сарын 12-нд уулзахаар боллоо. Яагаад нөгөө алдартай өдөр шүү дээ. 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дэлхий сүрнэ гэдэл хүмүүс лааш үдэнц бэлдээд л. Бид хоёр үнэхээр дэлхий сүрхээс өмнө нэг уулзыг шийдсэн. Хоёулаа догдлоод аймгийн төвөөсөө жоохон зайтай нэг хөшөөтөө саад байдаг юм. Тэнд уулзахаар болоод би гэдэг хүн чинь сэтгэл догдлоод мессежлж хаяа уцаар ярихаар бүр догдлоод зүр хүчтэй булиглаад утасны цаанаас надад танилцъя бүсгүй. Намайг ганцаард л харин таны нэрийг хэн гэж дуудах вүлээ гэд дуу байдаг да. Тэрийг надад дуулж өгнө. Угаасаа авьяастай юм болохоор ямар гоё дуулдаг гэж. Алхамаар ойртох бүрд зүрхний цохилт улам бүр төргсөн. Намайг ирсэн ч тэр ирээгүй байлаа. Би тийм эрт ирчихсэн байх та гэж цагаа хартал аль хэдийн бидний уулзах цаг болчихсон байсан юм. Ахаад хэдэн минут хүлээлээ. Тэндээс нэг хөвгүүн ирж байгаа нь харагдлаа. Би ч догтлоод яана ирэхээр нь юу гэж хэлнэ гэд буруу хараад өөрлөө нь харж чадсангүй. Сайн уу? Удаан хүлээсэн үү? Гэхээр нь эргээд хартал харин нөгөө миний хүлээж байсан тэр сургуулийн од хөвгүүн биш байлаа. Харин түүний хажууд байнга цуг яваад байдаг найз нь байж таарав. Юу вэ? Чи энд юу хийж яваа юм? Гэд ихэд ууртай хэллээ. Өнөөх маань сандраад л би тайлбарлая. Тэгхүү. Юу харин би гэдэл төгтөрхт нь зайл гэж хэлчихэд л яваад өглөө. Өдий хүртэл төсөөлж ирсэн тэр хайр үнэндээ биш байлаа. Даанч сургууль дээр таарахаараа огт надтай дуугардаггүй байсан нь тийм шалтгаантай байж гээд ихэд уурласаар гэртээ ирлээ. Нөгөө хөвгүүнээс зөндөө дуудлага мессеж ирсэн байв. Уучлаарай. Би чамд сайн байсан юм. Намайг тоохгүй байх гэж бодоод найзынхаа фейсбүүкээр чам руу чат явуулсан юм л да. Гинэ. Новш би хуурдагдсан байна гэд бүр уур хүрээд тэр чигээрээ надаас зайлаад өггээд л эморч уйлаад л клип. Өнөө найзуудаа бахархалтай наргагүй ярьж гайхуулж байсан дууслаа. Насны онгоо. За тэгээд л өнөөх маань хэд хоног мессеж бичиж байгаад л алга болчихлоо. Би ч заашгүй гэж бодоостай. Дараагаар нь цагаан сар болоод би чинь ээж аавтайгаа айл хэсэж өглөө. Манайх хамаатан садан олонтой учраас хэсэх айл зөндөө. Тэгээд нэг айлд ортол нөгөө од хөвгүүн сууж байна. Хөөрхий, хамаатан садангууд юм байна. Угаасаа учрах тавилангүй хоёр байжээ гэж бодоод тэр хүндээ ороод л суув. Нөгөө хөвгүүн чинь над руу цоо ширтээстэй. Үе харц тулгараад л би чинь ичээд л доошоо хараад л эсвэл бууз идээд л тэр намайг ямар амар ховдөг юм бэ гэж бодсон байхаа. Эцэндээ амар их бууз идсэн. Цадчхаад байхад л идээд байсан.
Ээж намайг нудраад болооч ойхон хүүхэд байж гээд зөөлөн шивнэстэй. Манай аав халчхаараа яриа ороод л эхэлдэг юм. Ганц хоёр татаад л яриа ороод нөгөө од хөвгүүнийг чинь хөөрхөн хүү байна гээд хаан сурдгийг нь асуугаад л насыг нь асуугаад надтай нэг сургууль нэг үе гэдгийг нь мэдчихээд л хүргэнэ болгоно гэж авдаг юм байна. Манай хамаатан биш байсан байна лээ. Би очисон айлынхаа хүргэний тал харин нөгөө хүү маань бэрийн тал байж таарсан. Манай охиныг таних уу? Онц сурдаг штэ. Гэхдээ нь ахаад л ичиж өгөхөөр шахсандаа бууд салаад идээд харц тулгарахгүй гэж хижээсэндээ улам бүр тэнэг үйлдэл хийгээд л. Сургуулийн хамгийн онц сурлагтны дэргэд охиноо магтаастай. Харин өнөө хүүгийн аав бас халчихсан. Өө, танай охин бас хөөхөн охин байна. Хоёулаа ер нь хүүхдүүдээ суулгахгүй гिचгсэн бүр. Юугүй хорим найрыг минь хийлээ. Ихэдээд дээлийн бүс чанга байхаар нь бүсээ байн сулалсаар. Ингэж 2 цаг бууз идэж суусны дараа арай гэж тэр айлаас гарлаа. Аав руугаа уурлаад л та одоо юугаа яриад байдгийм бэ? Танаас болж би бөөлчих гэж байна гэхэд ээж над руу уурлаад л нэг нь архийг нь дуусгачих гээд нөгөөх нь буузыг нь дуусгаад гээд та хоёр чинь одоо яачгаад байгаа юм гэж уурлаад л харьсандаа бидгээд. Оройн нь гэртээ очиод л нөгөө нэг гоё дээлтэй ахуулсан зургаа Facebook дээрээ постллаа. Баахан лайк, комент. Нөгөө нэг од хүү маань зурагны минь доор их бууз идэхээсээ өмнө ахуулсан юм уу гэд биччихсэн байдаг байгаа. Эцсэндээ шууд л устгахчихсан. Тэгсэн чи угаасаа тийм их иддэг юм уу гэд чат ороод ирлээ. Юу гэж бичгээ мэдэхгүй чатыг нь харчгаад хариу өчөж чадсангүй. Баахан хариу явуулах гэснээ бичээл устгаад гэтэл дахиад чат ирлээ. Юу хийж байна? Би ч хариу бичлээ. Тэр оройдоо хоорондоо чатласаар унтцгаалаа. Өглөө дата маань дуусчихжээ. Арай гэж дата болж аваад л чата унштал манай аав ээж хоёр ганаа ахынд орой очиж хүзэр тоглоно гэсэн. Танах очихгүй юм уу гэсэн байв. Би ч ээж аав хоёроо ятгах гэж их оролдвоо даанч бүтсэнгүй. Оройч болж өнөөхөөс маань чат ирлээ. Би тэгэхэд ирчихсэн байна. Танах ирэх юм уу гэд асуухт нь очиж чадахгүй аав ээж явахгүй гэсэн гэхэд тэгвэл чи хүрээд ирээч гэв. Аав ээж хоёроос ахаад л зөвшөөрөл авах гээд их гуйсан. Ийм орой яаж явах гээд байгаа юм. Хизээ чи тэднийд очдог болсон юм гээд л уурлаа. Ингээд л бид хоёрын уулзалт бүтлгүйтлэр төгслөө. Бид хоёр ч хоорондоо харилцдаг болцгоосон. Хижээл ороод л хэд уцаар ярьсан ч нэг өдрөөс хойш дахин залгасангүй намайг залгахаар авахгүй. Мессеж, чат аль нь ч хариу бичихгүй. Сургууль дээр таарахаараа энийгэд өнгөрдөг байсан бол зүгээр л хажуугаар зөрчигдөг боллоо. Би дахиад л эмо ирлээ. Уйлаад л өрөөндөө суучихна. Хичээл номооч олигтой хийхгүй нөгөөхийнхөө зургийг орж хараад дахиад л уйлаад бүр гүн дурлдаг байсан байгаа шүү. Одоо бодоход. Ингээд хавар болоод л өрн дулаан цаг үнэхээр сайхан. Хаа сайгүй 2-3-аараа хэлхэлдээд л хөөхөн хосууд хажуугаар зөрхөөр нөгөө эмор л ихсээд л явчихна. Тэрний төрсөн өдөр гэдгийг олоод мэдчихлээ. Ээжээс худлаа яриад мөнгө авчхаад нөгөө хөрөө нэг сагсчны дүрстэй сагсан бөмбөг барьчихсан баримл аваад гарны кест аваад гадуур нь гэлгар уутаар боолгоод томоо баантик дээр наагаад л бэлтчихлээ. Даанч яаж өгөх учраа огт олдоггүй. Найзаар нь дамжуулж болохгүй. Өөрийнхөө найзаар дамжуулах гэхээр ахаад л онгойд орох байх гэж бодоод чадсангүй. Ингээ шууд л гэртээ хараад Facebook руу н орж хараад төрсөн өдрийн мэд хүргийгээд чат биччихв. Хариуг нэртэл би чинь тэнд яг л галзуурлын байдалтай байлаа. Яах гэж бичвэ? Намайг бараг мартаа биз? Би ч үнэхээр онгойтой юмаа гэд өөрийгөө зүхээстэй. Чат ирлээ. Мэдээж түүнээс ирсэн байсан. Огт чатны минь хариуд хариу өгөөгүй тэрээр 1 сарын дараа хариу өгсөн нь баярлалаа л гэсэн байв. Хэрэггүй бэлэг авчтээ. Мэнд ч хэрэггүй хүргэж зүгээр л орхичих байж гэж харамсаад дахин уйллаа. Эзэндээ хүрээгүй бэлэг маань миний хувцсны шүүгэнд орлоо. Яагаад гинэт надад ингэж хандсныг нь би бодоод олоогүй. Зүгээр л надаар тоглосон юм байна гэж л ойлгосон.
За тэгээд зуны амралт эхлээд би гэдэг хүн хөдөө явахаар болов. Урд нь хөдөө явж огт үзээгүй. Яагаад явах болсон учир нь нөгөө Гана гэд ахын эхнэр нь жирэмсэн. Тэгээд намайг туслуулахаар авч явж байгаа нь тэр юм. Гана ах ээлжийн амралтаа аваад 1 сар хөдөө хадминдаа туслана. Ингээд би чинь танихгүй айл руу ах эгч хоёртой 2 жоохон хүүхдүүдийнх нь хамтаар хөдөө явлаа. Айлдаа ирээд хоол цайгаар дайлууллаа. Тэднийх 3 гэр, нэг гэрт нь өөрсдөө амьдардаг. Харин дахиад нэг гэрт нь Гана ах эхнэр хүүхдтэйгээ бас бид 5 байх гэр. Харин жижиг гэр нь илүү гэр гэв. За тэгээд л нөгөө байх гэртээ ороод л хувцас сольж өмсөд сууж байтал гаднаас нөгөө од хүүч нь ороод ирдэг юм да. Би чинь шоконд ороод нөгөөх чинь чи юу хийж яваа юм гээд би чинь харин нөгөөхийгөө чи харин юу хийж яваа юм гэж би биесээ асуугаастай. Гана ах орж ирснээ нэрээ та хоёр чинь бие биенээ таньдаг үлээ. Ашгүй ахын хоёр дүү үе тэнгийн хоёр юм чинь зугаатай байна байхаа гэд энийгээд өнгөрлөө. Хэдэн сарын минь Эморлын үрдэн болох уурлалт нүүрэн дээр гарчхаад түүн рүү энийхээ оронд үзэн ятсан харцаар хараад ширв татаад л өнгөрөөд явчихлаа. Гэхдээ би түүнтэй ингэж таарсандаа маш их баяртай байсан нь мэдээж. Зүрх минь булиглаж түүнд дурлсан нь үнэн байжээ гэж бодлоо батлана. Бид хоёр эхэндээ бол хоорондоо нэг их харьцсангүй. Удалгүй нэг ах манад ирсэн юм. Оюутан 2 дугаар курсэд орох байсан. Нэх гоё нүд хөмсг болсон өндөр бор ах. Өдөр бүр л манад ирж волейбол тоглож байгаад л явна. Над руу хандраастай угаасаа илт байсан л да. Ах эгч хоёр намайг явуулаад л дүүгээ мянгатын бэр болгочихуу гээд л тоглоно. Нэг өдөр нөгөө ахтай худаг явж хон ямаага услах болвоо. Мотоциклтөө ард нь сундлаад л явлаа. Тэврэхгүйгээд хичээсэндээ 2 гараараа дээлнээс нь тас зуураад л яв. Худаг дээр очиод хон ямаага ирэхийг хүлээв. Мэдээж нөгөө од хүү маань авчрах байлаа. Цаашдаа нэрийг нь од хүү гэд дуутчихъя. Хоёулахнаа байсан учраас би ч бишүүрхэж ичээд л ийш тийшээ хараад од хүү яачих вэ гэхэд чи намайг юу гэж боддог вэ? Харин би ичээд л буруу харчихлаа. Тэгсэн над руу дөхөөд л би чамд сайн болчихжээ гэв. Тийм хурданч сайн болоод байхдаа яадаг юм. Хүн ичээгээд анхны харцаар л дурлчихсан юм аа. Чи үнэхээр хөөх юм аа. Би бүр чамд үнэндээ дурлаж байна. Удалгүй хон ямаа майлалцаар одхоо ирж байгаа харагдав. Чи ахтайгаа үерхчих. Тэгвэл ах нь чамайг ёстой жарган шүү дээ. Одхооч морноосоо буугаад та хоёр юу хийж яваа юм? Гана ах бид хоёрыг чам туслаад хонио услаадах гэсэн юм гэхэд над руу харснаа. Чиний тус гэж байх уу? Юу гэсэн үг вэ гэж би чинь түүн рүү уурлалаа. Тоглосон юм аа, тоглоом даадаггүй штэ. Манай найз охиноор баг тоглоороо ахын дүүгэж нөгөө ахыг хэлтэл одхоо бид хоёр руу харснаа. Оо, та хоёр чинь үерхчихсэн юм уу? Ийм хурдан уу? Амархан юм аа гэд инэв. Тэр үед түүнд маш их гомдож байлаа. Амархан. Би амархан харагддаг байх нэ. Тэр намайг огт хардсангүй. Би ч уурлаад л шууд алхаад явчихлаа. Нөгөө ах араас ирээд хамт явъя гэд намайг сундлан бид гэртээ ирэв. Нөгөө ахтай ч нэг үг хэлэлгүй гэрлүүгөө гүгээд орчихлоо. Эгч намайг анзаараад гэрлээ яасан миний дүү? Юу болов? Мэдээж хэллээ гэд юу ч өөрчлөгдөх билээ дээ. Тэгээд ч намайг ойлгохгүй байхаа гэсэндээ юу ч болоогүй гэд хэлээд өнгөрлөө. Намайг ярих дургүй байгааг эгч анзаараад дахин юм асуусангүй. 2-3 хоног юм ярьсангүй. Нөгөө ахч байн ирээдэл надад чихэр амттан хавчаар авчирч өгнө. Ингэж явсаар буцхаас 2 хоногийн өмнө нөгөө ах намайг дуудаад мотоцикл дээрээ сундлаад голын дэргэд очлоо. Чи нөгөө төр буцах гэж байгаа гэснэ үү? Би толгойд охив. Тэгвэл ах нь аймаг орохороо чамтай уулзаж болох уу? Яах гэж? Би чамд хэлээ үстэ. Чамд сайн гэж. Тийм л дээ. Гэхдээ одоохондоо надад хүнтэй үерхэх бодол алгаа. Хичээлээ сайн хийгээд сургуулийн амжилттай төгсөж мэрэгжил эзэмшмээр байна. Одоо миний үерхэд явах нас биш. Чи тэгж бодож байгаа бол ах нь чамайг хүлээнэ. Чи надад дугаараа л өгчих. Хаяа л ярьж бай. Тэгхүү гэж гуйлаа.
Би ч за яах вэ? Битгий байнга залгаж мессеж бичээрээгээд дугаараа өгөв. Та хоёр юу хийж байгаа юм гэсээр Ганаа ах эхнэртэйгээ мөн одхуу гурав зогсож байв. Бид хоёр ч ичээд зүгээр л юм яриад сууж байна. Яг юм ярьсан уу? Юуны тухай, хайрын тухай юу гэдэл ах маань биднийг явуулаастай. Бид гол дээр усаар байлдаж тогсоор үдэш болоход гэртээ ирцгээлээ. Одхуу хоноо хотлуулахаар явж нөгөө ах маань ч гэрлүүгээ буцав. Нөгөө ахыг Батхүүгээд нэрлэцгээе. Одхууг ирсний дараа Ганаа ах одхуу игч бид дөрөв хөзөр тоглолоо. Би засмар санагдаад ганцаараа айгаад игчийг хамт гарыг гэтэл игч одхуутай гарчхаа гэв. Би ч арга ядаад одхуутай хамт гарлаа. За чи наана байж вэ гэд өөрөө жоохон хол очив. Хөөе, чи амьд хүн байгаа гэд юм ярил л да. Чив чимээгүй зогсоод байх юм гэж намайг хэлтэл. Чи Батхүү ахтай уярхаж байгаа юм уу? Үгүй, юу гэж дээ. Би одоохондоо уярхах бодол алгаа. Яагаад? Зүгээр л хичээлээ сайн хиймээр байна. Энэ жил чинь хоёулаа төгсөх анги шүү дээ. Хэрвээ чи намайг уярхий гэж гуйсан бол зөвшөөрөх байсан уу? Би юу ч дуугарч чадсангүй. Чив чимээгүй болоход би уг нь чамд За, юу ч биш дээ. Тийм шүү, уярхаж яадаг юм. Хичээлээ сайн хийх хэрэгтэй. Чи болж байна уу? Би аль хэдийн ард нь ирээд болсон гэж хэлэхэд өнөөх маань надаас зочоод би шоолж инээсээр бид хоёр гэртээ орлоо. Хөдөө оцсноос хойш бид хоёрын хийсэн хамгийн урт яриа тэр байлаа. Ингээд л нөгөөдөр нь бид аймгийн зүг буцлаа. Гэртээ очиод 2 хоносны дараа Батхүү ах над руу залглаа. Сайн явж хүрсэн үү? Одоо сарын дараа би аймаг орно гэж яриад дуусав. Яг үнэндээ түүний гих сэтгэл надад огтхонч байсангүй. Хаяахан залгаад ярина. Би заримдаа уцаа авахгүй тэгэхээр мессеж бичээд л үлдээчихнэ. Ингэж явсаар сургууль орох боллоо. Сэтгэл догдлон хоног тоолсоор миний хүсэн хүлээсэн өдөр ирлээ. 9 сарын 1-ний өглөө эртлэн босоод авсан шинэ хувцас өмсөөд л сургуулийн зүг явлаа. Замдаа найзуудтайгаа тааралдаад удаан уулзаагүй найзууд элдвэг ярьж инээлцээр сургууль дээрээ ирлээ. 11 сар. Хоног өдрүүд харвсан сум мэт хурдан өнгөрч байв. Одхүүтэй хаяа сургууль дээр таардагч танихгүй хүмүүс шиг зөрсөөр. Харин Батхүү ах хаяа над руу залгаад мессеж бичнэ. Ингэж явсаар хавар болж бид төгсөлтийн баяраа хийцгээлээ. Орой сургуулийн зааланд үдэшлэг болж бид бүжгэлцгээнэ. Цагаан бүжиг болоход бүх охтууд харж явдаг хөвгүүнээ урахыг сэтгэл догтлон хүлээнэ. Хоорондоо үерхдэг хэд маань гарч бүжгэлсэн үг гэхээс өөр хүмүүс гарсангүй. Гэтэл одхүүгийн найз болох өнөө дэлдэн шар намайг бүжгэн дөрөв. Би үгүй гэж зүтгэсээр түүнийг явуулж чадлаа. Хүүхдүүд нөгөө хүүг шоолж инээгээд л охтууд намайг бүжиглэхгүй яасан юм гэж энд тэндээс түлхээстэй. Оройн нь гэрлүүгээ харих гээд нэг найзтайгаа явж байтал нөгөө дэлдэн чинь урд гараад ирдэг юм да. Миний юу таалагдахгүй байгаа юм. Би чамд хайртай гэхээр нь наад тэнэг дэлдэн чинь, бац шар царай чинь, хамар чинь, нүд чинь чиний бүх юм таалагдахгүй байна. Тэрнээс гадна чиний хуурамч зан чинь огтоос таалагдахгүй байна. Болов уу? Дахиж доромжлуулахыг хүсэхгүй байгаа бол миний өмнө битгий гарч ирээрэй гэж уурлаад явах гэтэл одхүүч мөн хажууд сонсоод зогсож байв. Түүнээс харцаа буруулаад л хурдан алхасаар гэртээ ирлээ. Хөөх юм нь арай дэндүүлчихсэн болов гэж бодсон ч үнэхээр дургүй байсан учраас тэгээд л өнгөрлөө. Дараагаар нь би хүссэн сургуультай орохоор болов. Оюутан болно гэж хөөрч догтлоно. Энэ жил би хөдөө яваагүй. Харин Батхүү ах надтай уцаар ярьж мессеж бичдэг хэвээрээ байлаа. Хотод оюутан болж очиод мэдэхгүй зүйл их гарахад Батхүү надад их тусалж байв. Хичээл сонголтонд тусалж оюутны байранд оруулж өгөөд л яг ах шиг минь л надад санагддаг болов. Шинэхэн оюутан болж байрныхаа хүүхдүүтэй танилцаад л биеэ дааж амьдрах гэдэл өөрийгөө яг том хүн болсон мэтээр мэдэрч байлаа. Батхүү ахтай хаяа уулзаж, кино үзэж, их хотын амьдралтай танилцуулж, гой газраар дагуулж явнаа. Баг багаар түүнд дасаатч байх шиг. Уулзах бүртээ надад ямар нэгэн бэлэгтэй ирнэ.
Хичээлээгээ хажуугаар ажил хийдэг ч гэсэн надад маш сайн зав гаргаж туслана. Бид хоёр ч гайгүй дотносож байтал нэг өдөр утсанд дуудлага ирлээ. Эхэд танил санагдах тэр дуудлагыг аваад "Байна уу?" гэд чагнатал "Сайн уу?" гэх тэр танил хоолой одхүүгийнх байсан юм. Миний зүрх улам хүчтэй зохилж зүрхэм нь зогсох гээд байгаа юм шиг санагдаад тэр дороо хөшиж орхилоо. Яг үнэндээ бараг юу ярьж би юу гэж хариулж байснаа ч одоо сандаггүй юм. Хамгийн сүүлд "За тэгвэл маргааш уулзъя" гэж хэлээд утас тасрахад л би нэг ухаан орсон. Ямартаа ч маргааш нь уулзах нэ гэд сэтгэл догдлоод тэр шөндөө унтаж чадсангүй. Амралтын өдөр байсан учраас би чинь шөнжин шахуу унтаагүй хүн өглөө амьд үхдэг шиг хүн л бослоо. Толинд өөрийгөө хараад анх удаа өрөөнийхөө охиноор нүрээ бодууллаа. Хэдэн цагаас хаана уулзна гэдгээ үнэхээр сандаггүй. Аль болох гоё жаваад түүнийг залгахыг хүлээлээ. Хідээс хаана гэлээгээд цаг хугацааг ухраан бодох гэсэн ч үнэхээр санаанд орсонгүй. Удалгүй утас дуугарч "Чи хаана вэ? Би чамайг цаг хүлээлээ" гэв. Би чинь сандраад "Одоо очлоо, харин нэг ажил гараад чи яг хаана вэ гэхэд талбай дээр" гэв. Бид чинь оюутан болоод уулзах газар талбай л байдаг байлаа. Бүгд мэддэг учраас тэндээсээ хаашаа явахаа шийднэ. За тэгээд яарангүйсээр талбай дээр ирлээ. Ийш тийш хараад л өвөл учир даарсан байхтаа гэд санаа зовно. Гэтэл яг Сүхбаатарын хөшөөний баруун гинжин дээр өнөөх одхуу маань гараа дулаацуулан сууж байв. Түүнийг таниад гүгээд л очлаа. "Удаан хүлээв үү? Даарсан уу?" "Тийм ээ, жоохон л даарсан. Чамааг ирсэн болохоор дулаацчихлаа" гэд инэв. Бид хоёр хоолнд орж дараа нь кино үзээд тэгээд намайг бүр байрлал өмнө хүрэхээр хоёулаа алхлаа. 10 жилийнхээ тухай, хөдөө байсан дурсамжныхаа тухай гээд ярих сэдв мундахгүй олон. Нэг мэдэхэд байрны урд ирчихсэн зогсож байлаа. Хизээч тэнгисээс манай байр ийм ойрхон санагдаж байсан удаагүй билээ. Түүнээс яг тэр үедээ үнэхээр салмааргүй байсан ч маргааш ахиад уулзъя гэдэг үг намайг тэрүүхэн хугацаанд салахад хүргэсэн юм. Маргаашийг ахиад л тэсэн ядан хүлээнэ. Ингэж бид уулзаж бас уцаар ярьж чаталдагч боллоо. Нөгөө Батгүй ах маань залгаж мессеж бичих бүрд би уцаа авахгүй хариуж өгсөнгүй. Намайг хичээлд явсан хойгоор хэд хэдэн удаа манай байранд намайг сургалж ирснийг би мэдсэн юм. Тэр үедээ тэр хүнийг асар их гомдоож байснаа ч мэдэлгүй дурлалдаа сохроод явж байсан юм. Одхүү бид хоёр албан ёсоор үерхээгүй ч үерхэж байгаа юм шиг үгүй жимсэг явсаар нэг жилийг үдлээ. Батгүй ах энэ үед үе над руу холбогддогч би ярихгүй хിവэр. Найзууд маань ч намайг гайхаж "Та хоёр үерхэд байгаа юм уу? Чамаа гуйсан юм уу? Та хоёр үерхэж байгаа юм бол яагаад Facebook дээр нэг ч зураг хийдэггүй юм бэ? Та хоёрын харилцаа нэг л биш ээ. Найзуудтай танилцаж ч уулздаггүй. Чамд хайртай гэж нэг ч удаа хэлж байгаагүй зүтэй" гэнэ. Нээрээш тэр надад нэг ч удаа хайртай гэж хэлж үзээгүй. Гарнаас минь хөдөлчөж үзээгүй. Нэг л өдөр би түүнээс хоёулаа ямар харилцаатай юм бэ гэж асуусан юм. "Чи бид хоёр уу? Хосууд биш юм уу?" гэсэн. Тэгвэл яагаад надад хайртай гэж хэлдэггүй юм бэ? Заавал хэлэх ёстой юм уу? Харагдахгүй байна уу? Хайртай болоод л чамтай уулзаж болцдоггүй гэж үү? Тэр чи тийм л дээ. Гэхдээ чи найзуудтай минь танилцаж бас Facebook дээр зургаач тавьдаггүй. Нэг л нууц үерхэлж юм шиг. Чамд тэгж санагдаж байна уу? Тийм бол яах вэ? Хоёулаа салж болно штэ. Чи хайраа ил хилдэг. Ил үерхдэг хүн рүүгээ яв гэж хэлчихэд яваад өгсөн. Би маш их гомдож уйлж хэдэн өдөр хичээлдээ ч явуулгүй эморч хэвцэн дээ. Түүнийг уучлалт гуйгаа залгахыг хүлээсэн ч тэр залгаагүй. Аргаа ураад би өөрөө залгаад ярьлаа. "Чи надаас уучлалт гуйхгүй мó?" "Яасан гэж?" гээд гэмшсэн ч шинжгүй хэлсэн. "Би чамайг маш их сансан. Чамайг надаас уучлалт гуйгаа залгахыг хүлээсэн. Одоо тэгээд яах гээд байгаа юм бэ? Чи тэгээд надаас дахиж юм асууж шалгаахгүй зүгээр байж чадах юм уу гэж асуухад нь л би ухаан орсон. Юу? Би яагаад энэ хүнтэй байхын тулд өөрийгөө гаргамд гаргана гэж.
Би чинь ийм охин биш шүү дээ гэж бодоод шууд тасалсан. Энэ өдрөөс хойш дахин би түүнтэй холбоо бариагүй. Хаяа үнэхээр хамт байсан дурсамж бодогдоод хэцүү байдаг байсан ч би твцсэн. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр бүх зүйл өөрчлөгдөн гэж итгэсэн. Сургуулаа төгсөх жилээ би дахин Батхүү ах надтай холбоо барьж бид хоёр ахаад харьцдаг болов. Мэдээж би түүнтэй илүү дотн харилцаж чадахгүй байсан. Сургуулаа төгсөөд 2 жил өнгөрөөд би гэдэг хүн өөрийн гэсэн ажилтай орлоготой болоод л амьдрал минь үнэхээр ахиц дэвшилттэй байлаа. Валентины баяр болсон өдөр би ч урдын адил ажлаа тараад гэрлүүгөө явж байхад Батхүү ах над руу залгаад хаана байгааг минь асуучгаад л салгачихсан. Тэгээд орц руугаа ороод лифтээр гарах гэтэл лифт зогсчихсон байв. Шатаар өгсөөд яг өөрийн давхартаа ирэхэд шатаар лаа асаагаад сарнаа дэлбээ цацчихсан. Үнэхээр армантаг орчин хүлээж байв. Би ч дотроо надад хин ингэж зориулах вүлээ. Манай давхрын юм уу? Дээд давхрын л хүн бололтой гэд цагаахан атаархал төрөөд давхартаа гартал манай хаалга хүртэл лаа асаагаад сарнаа дэлбээ цацчихсан байв. Маш их гайхаж хаалганыхаа өмнө ирээд хаалгаа түлхүүрээр онгойлгох гэтэл гитар дуугарч эргэж хартал 2 залуу гитар барин дуулсаар над руу дөхөж ирэв. Миний хамгийн дуртай дууг гитартаа дуулж өгөөд араасаа нэг сарнаа гаргаж өгөв. Тэгтэл араас нь Батхүү ах хослол өмсчихсөн томоос том цэцгийн баглаа бариад над дээр ирээд өвдөг сөхрөн надтай уярхээч гэж хэлсэн юм. Анх удаа хүнээс ийм их сэтгэл гарч болдог байх нэ гэж бодсон. Бас маш их баярлан догдолсон. Мэдээж түүнд зөвшөөрч бид хоёр тэр өдрөөс уярхэж эхэллээ. Үргэлж надад анхаарал халамж тавьж зөвхөн намайг л гэдэг. Хүнээр хайрлуулах ямар сайхан гэдгийг мэдрүүлсэн. Тултал хайрлуулсан түүнийхээ дэргэд яг л жаахан охин шиг болчихдог. Одоо бол бид гэрлээд хоёулаа биш гуруулаа болсон. Түүний хайрыг булаах дахин нэг жижигхэн ааштай охин гараад ирчихсэн. Гэхдээ л хайр нь хизээч хуучрахгүй намайг хайрлсан хэвээрээ. Өхөн үхтэй чамайг гэх миний хайр хизээч өөрчлөгдөхгүй гэдэг урайтай шүү дээ. Одхуу яасан бэ гэж үү? Тэр хүн намайг гэрлийн өмнө гарч ирж буцаад нийлье гэж хэлсэн. Гэхдээ би түүнд боловсноор зайл гэж хэлээд л явуулсан да. Одоо эхнэртэй болчихсон. Гэхдээ эхнэрийнх нь харц хизээч хайраар дүүрэн хайрлагдсан эмэгтэй харц биш байсан. За ингээд миний бяцхан түүх энд хүрээд төр өндөрлөлөө. Цаашдаа улам бүр аривжаад явах байхаа. Баярлалаа та бүхэндээ.